Өсвөр насндаа insecurity-гүй хүүхэд гэж бараг байхгүй бах. Бүгдээрээ л их бага хэмжээгээр тулаад явж идэг. Миний хувьд жишээ нь гэхэд би ингээл өөрийгөө одоо үзэл бодлоо аягүй гойчилдаг байсан тий өөртөө ихтгэлгүй байсан талент харах болгондоо өөрийгөө ямар нэгэн зүйл дургүй байсан ч юм уу тиймэрдүү зүйлсээ санагдаж байна. Одоо ингээд эргээд харахаар яг өсвөр насны insecurity гэдэг зүйл үрд мөнх оршдог юм бэлээ. Тэгээ хүн яг 20-д гарч ирээд тийм ээ ингээд том хүн болоод ирэхээр өөрийн гэсэн үзэл бодолтой болдог. За өөрийн гэсэн үзэл бодолтой болоод ирэхээр өөртөө итгэл чинь илүү нэмэгддэг. А мөн амьдралын туршлагатай болдог. Мэ зүгээр л цэвэр амьдралын туршлага таныг ингээд юун дээр алдахгүй авах вэ? Юун дээр алддаг вэ гэдэг ийм ойлголтыг өгөөд өөртөө олгодог. За мөн хүн өөрийн гэсэн дүр төрхийг бүрэлдүүлж ирдэг. Тэгэхээр одоо яаж нүрээ будах уу, тэг яаж хуцлах уу, яаж бие авч явах уу гэдэг бүх зүйлс чинь угаасаа хүн том болоод ирэхээр сурдсан байлээ. Эдгээр зүйлс нийлээд ирэхээр та ингээд өөртөө илүү ихтэй болж ирдэг. Яг хоо өнгөцгөн төвшөнд ч тийм ээ. За бүр илүү гүнзгий төвшөнд бол энэ устдаа бичлэг өөрийгөө илүү хайрлах ёстой, болох ёстой, бүтээх ёстой гэсэн одоо илүү бас чухал сэдвүүд рүү орж эхэлнэ. А яг өнгөцгөндөө бол ер нь ингээд амьдралын туршлагаар хүн угаасаа том болоод ирэхээр өөртөө ихтэй болдгоо. Тэр өсвөр насны insecurity одоо тийм ингээд аягүй стресстэй ингээл anxiety өгдөг, лог ашлаадаг зүйлс бол юм үрд юм уу байдаггүй. Энэ бол хоромхон зүрийн яг нэг хүний нэг туулдаг юм уу юм билээ шүү.